За нэгэн үйлчлэгчийн маань захиалснаар лаунжны газар дарсны тавиар хийсэн бичлэгээ та бүхэнд танилцуулж байна. Энэ тавиарын маань хэмжээ болохоор 230-ийн өндөртэй, 50-ийн өргөнтэй, гүн нь болохоор 35 см орчимтой ийм тавиар хийсэн. Зургийн материалын тооцоо гаргахаар ингээд скетчап дээр ерөнхий байдлаар зурсан энэ нийт 6 ширхэг тавиар. Тэгээ нэг тавиар дээр 4 ширхэг дарс орохоор нэг дарсыг одоо 2 нарийнхан сохны хооронд тогтоож бодохоор ингээд материалын тооцоо болон зүсрийн хэмжээнүүдээ гаргаж дараагийн ажил руугаа орсон байгаа. Зүсрийн ажил нь одоо эхэлж байгаа юм. Тэгээд энэ нэг дарс хооронд ингээд 2 сахуудаар нарийн сахуудаар сухаар бариад 45 градусын налуудаа барихаар жижигхэн сахуудын зүсрийн одоо энэ хийж байгаа. Энэ зүсэр нь болохоор 45 см урттай, 3 см өргөнтэй. Тэгээд ийм шаталсан 6 ширхэг тавиар дээр ийм сахууд нэг өндөл дээр нэхэд 8 ширхэг орохоор тэгээд тэр нь 6 ширхэг дарсны тавиар болохоор явж байгаа. Тэгээд зүсрээ гаргачаад бүгдийн зүлгүүртчээд одоо ингээд зүсрүүдээ дараагийн өнгөлөх буюу лазураар өнгөлсөн. Тэгээд дандаа ил харагдах хэсгүүд байсан болохоор сайн одоо зүлгэж өнгөснөхийн дараа лазураар ингээд бүх дөрвөн талуудын өнгөлж байгаа. Энэ болохоор модны өнгийг сэргээж харагдсан болон ингээд хамгаалтын бүрхүүл үүсгдэг ийм хүрэн бороонгоор яг модны өнгийг ингээд тодруулаад бүгдийн чигэд сайхан ингээд лазурцсан байгаа. Одоо энд харагдаж байгаа ингээд ийм олон ширхтийн чинь нийт 48 ширхэг ийм савх гарсан байна. Тэгээ энэ 6 ширхэг тавиар дээр 8-8-аар ороод нэг тавиар дээр нь 4 ширхэг гарсан хүртэл төр хийдэг. Өмнө нь болохоор би ингээд том боксийн рамыг ингээд ухсарсан байсан. Одоо тэрэн дээр ингээд бас зүлгүүрийн ажлууд хийгдэж байгаа. Тэгээ нэлээд нарийн зүлгүүр орж байгаа болохоор 2 цаг их гэсэн юм. Дандаа ил харагдах хэсэг дотор талын хэсгүүдийн хоёр талын сайн зүлгүүрдэж өгöd. Тэгээ зүлгүүртснийхээ дараа амтг тоосын сайн үйл хийлгэж сэвэрлж хагаад бас боксныхоо өнгөлөх лазурт ажил руу орж байгаа маа. Тэгээд одоо энэ дэр бокс лазурдж байна. За тэгээд одоо нэг хөндлөлт тавиаруудаа усрахаар яг нэг нарийн савхууд нь хаана орж ирэх байхаар нь хэмжээг нь тааруулж нэг бүрчлэн зурж агаад тэгээд эхлээд хөндлүүд яг нэг дарсны хөндлөн тэглүүр дээр нь нэг савхуудаа байршуулж өгч байгаа. Ингээ 2 савх хооронд нэг дарс байршихаар 1 2 3 4 нэг хөндлөлт дээр 4 ширхэг дарс орохоор ингээд нийт 6 хөндлөл орж ирж байгаа. За тэгээд тусарсан хөндлүүдээ одоо боксонд тааруулж 45 градусын налуутайгаар тааруулаад яг нэг боксонд барьцалдж байгаа хэсэгт нь цавууд өрхөд тэгээд буугаар одоосны буугаар компрессор буугаар буудаа тогтоогоод ирсэн. Энэ хоорондын зайгийн нэг тэнцүү байх. Энэ хоорондын зай нэг 30 гаруй сантитай л гарч ирсэн. Энэ бокс маань болохоор өндрөөрөө 230 өндөртэй. Өргөн нь болохоор 52 см, гүн нь 35 см орчим. Тэгээ яг нэг дундаж дарс болоо ингээ хамгийн том хамгийн жижиг дарсны шилж гисэн юм багтахаар тооцоолж гаргасан байгаа. Тэгээ ингээ ухсарч дуусчаад дараа нь бас энэ нэг дотроо ингээ гэрэлтэй болохоор энэ ханд нь гэрэл суугдах нөхнүүдийн ухаж гаргаж өгсөн байгаа. Тэгээ ингээд нэг ил тийм нэг нүдэн гэрэл хийсэн болохоор наашаага харагдахгүйгээр яг тэр хөндлөлт тавиарынхан цаана харагдахаар гэхдээ нэг тусгал нь болохоор дарсан дээрээ тусдаг байхаар бодож тэр тавиарныхан цаана ууж исэн баг. Одоо ингээд гэрлээ суйрлуулах
утасын далд байх үүднээс ард талд нь одоо ингэж фрезер татаж утас явах замыг ухсан байгаа. Одоо энэ хэсэг дээр ингээд нүдэн гэрлүүдээ суйрлуулж байгаа юм. Тэгээ 6 ширхэг нүдэн гэрэл орсон. Нэг шар өнгийн тусгалтай нэг лоунжны газар болохоор дулаан аваар амьсгал бүрдүүлэх үүднээс шар гэрлэгээ сонгож ирсэн. Тэгээд тус бүрд нь одоо аршуулсан нүхнүүдтэй гэрэлнүүдээ суулгаад утсын залгаж холбоо энэ хэсэг дээр болохоор унтраалгын яг хүний гар хүрэх газар байршуулж гисэн. Одоо тэгээд энэ ил харагдах утаснуудаа зам татсан нүхэндээ байршуулад тэгээд араас нь цаасаа скотчоор наагаад далтлаад цэвэрхэн болгосон байгаа. Тэгээд энэ хэсэг дээр одоо нэг гэрлийн цахилгааны монтажны ажил хийгдэж байгаа юм. Одоо энэ цахилгааны орсон утсаа далдалж скотчоор хамгаалж дарж өгч байгаа. Энэ болохоор унтраалга холбож байгаа. За тэгээд дуусаад ингээд захиалсан газартаа авч суйрлуулж өгсөн. Энэ хуучин байсан газар нь болохоор зүгээр нэг хөндлөн 50 өрөөд байсан. Тэр 50 өрөөдийг авч жагаад тэгээд хийсэн дарсны тавиараас болгочихсон. Яг хэмжээ бол яг л таарсан 1-2 мм бараг л хэтэрсэн бол орхоогүй шухсан байлээ. Тэгээд ингээд суйрлуулж өгөөд захиалагчд маань бас ингээд тэр дор нь ингээд дарснуудаа өрөөд байршуулад харахад бас айгүй гоё ярагдчихжээ. Тэр цаана болохоор одоо нэг гэрлийн асах юуг нь ажуудлын цахилгааны харьцаг тэнд нь холбож өгч байгаа. Ингээд нэг нүд нь болохоор 4 ширхэг дарс. Тэгээд дээшээгээ 6 дарс буюу ингээд 24 ширхэг дарс тогтож байгаа юм. Тэгээ энэ өөрөө лаунж маань өөрөө тийм бүдэг гэрэлтэй. Айгу тийм дулаан уур амьсгалтай байсан болохоор ингээд модон одоор хийгээд ингээд шар гэрлийн тусгал өгсөн бас айгу зөксөж харагдчихлээ. Тэгээд эсэ ажил маань захиалагчд маань айгу таалагдсан баяртай байгаа. Тэгээд дараагийнхаа ийм сайхан захиалга өгсөн Wheel Lounge хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Хаяг нь 19-ийн үйлчлэгийн төвийн урт тал байд юм лээ. Тэгээд та бүхэн бас өргөнөөр үйлчлүүлээрэй гэж хэлье. Тэгээд сайхан захиалга өгсөнд баярлалаа.